өглөөний минь кофе унгаа шуудын жиргээ сонсоод нэх гоё өглөөг эхлүүлж байна. Өглөө 5 цагаас уулзалтай байж агаад яг нар мандах 7 нар мандаад нэлээд гоё шууж ирж байгаа энэ үеэр гарч ирж кофегаа уугаад энэ хавирж байгаа алхахтай. Та хэдэд харуулъя. Та хэдэд шуудын жиргээ сонсогдож байна уу? За өглөө сайхан уулзлуудаа хийгээд за манай багийнхан ивентийнхаа бэлтгэлийг хангаад бүгдээрээ догтлоод тий. За яста үнэхээр гоё мөгч байгаа юм байна гэд бүх өгч байгаа хийж байгаа зүйлүүдийн деталуудыг ярьлаа. Багш нь одоо 2 арга хэмжээ зохион байгуулж байгаа тий. Тэрний нэг нь бол Монголд 5 сарын 30-нд UG Palace тийм ээ 1000 хүний ивент хийх гэж байна. За энэ ивент дээр намайг дагаад тий нэг удаагүй байгаа. Гэхдээ мэдэрч үзхийг хүсэж байгаа. Мэдрэмж нь мэдрэх нь хэрэгтэй гэд мэдээд байгаа ч мэдэрч чадахгүй байгаа. Нэг л арай болохгүй байгаа хүмүүс. За дээрэс нь хайртай дотны хүмүүс, дүүнаар, тий ах эгч нар яг энэ дотоод сэтгэлийн аяллыг хийх гэд учраа олохгүй байгаа. За магадгүй надтай яваад нэлээд удаж байгаа. Гэхдээ нэг юм татан дулаан харилцаа, жинхэнэ нэг юм хайрын энерги, дээд үйлслийг мэдэрч зүрх сэтгэлээ нээхийг хүсэж байгаа. За аав ээж чи ингээд гомдол цөхрөлтөө автаад ч юм уу ямар нэгэн байдлаар жоохон хэцүү хүндрэлтэй байгаад байгаа бол тэднийгээ бас авчирч болж байна. Зөөлөн хэрнээ их гоё хайрын энергиээр дуу хөгжим соёлоороо дамжуулаад зүрх сэтгэлийг нээгээ дараагийн түвшинд гаргах юм байна. Үнэхээр хүний зүрх чинь өөрөө бүтээгч чадамж нь хүний зүрхэн дэх одоо цахилгаан хөдөл нь тархинд хаасаа 60 дахин илүү байдаг. Зүрхний энерги үйлдвэрлэдэг одоо эдэрхтнүүд нь тархинд хаас 5000 дахин илүү 5000 дахин олон байдаг гэж байгаа. 5000 дахин олон гэдэг чинь асар хүчтэй байхгүй тий. Гэтэл бид нэр ийм их хязгааргүй чадамж хүч чадал байгаа хэрнээ тэрийгээ ерөөсөө нээдэггүй, орчин нь бас бүрэлддэггүй, зүрх сэтгэл нээлттэй байхлаар зүрх нь өвтөд байдаг, хаагдах хэрэгтэй болдог. Тийм ээ яагаад зүрх сэтгэлээ нээж амьдрах гэж амьдрал угаасаа хэцүү шттэ гэдэг нэг ийм хатуу үзлүүдэд автчаад бид нэг л тийм хязгааргүй ямар их өндөр чадамжтай гэдгээ мэдэхгүй потенциалынхаа 0.1% ашиглаад яваад байгаа санагддаг учраас энэ ивентээ би хийж байгаа. За анхны ивент бол Counter гэдэг нэртэй ивент байсан. Энэ ивентэд 500 хүн ирээ суудал нэмээд бүр зарагдаад тийм ээ дууссан штэ. Одоо энэ 1000 хүний ивентээр бол багшийн үйл ажиллагаа нэлээд өргөцсөн байна. Мэддэг хүмүүс олжирсан байна тий. За одоо ингээд бас нийтээрээ ингээд сэтгэл эдгэрэл хийгээд гой зөөлрөөд уяраад ирэхийн цагт нэх гой өөрийн ирэхээр байх сэтгэлийн эрхчлөө гэдгийг хайраар нэгдэх тийм хамт олныг өгүүлдэг. Тэгэхээр одоо үйлчлэгээ авч байгаа үйлчлүүлэгч нартаа зориулаад тэр дээдийн дээд өмнө нь мэдэрч үзээгүй мартагдчихгүй сайхан мэдрэмж хайрыг мэдрүүлэх зорилготой байгаа. Тэр энэ ивентийг бид нар үнийхэн төвшөнд бодоод үзэх юм бол үн цэнээсээ үнэхээр хайлна. Үнээсээ бол үнэхээр хайсан үн цэнтэй байгаа. Монголд хийж байгааг далимдуулаад сайхан урлаг соёлынхныгоо оролцуулж байна. За багш нь өөрөө энэ Канадаас тийм ээ лекц бясалгал юмнуудаа бүгдийн сайхан бэлдээд утга учиртайгаар өгүүлбэр бүрээ тий яг их өсвөрөөсөө буулгаж ингээд та бүхэн дамжуулах гад өөрийгөө бэлдээд өглөөгөөр ингэж алхаад залбираад тийм ээ оршихуйтайгаа хамт бүтээхийг энэ ивентийг бэлгэлэхийг хичээж байгаа шүү. Та бүхэн маань хайртай дотны хүмүүстэй бэлэг болгоод ураад хамтдаа ирээрээ ээж охтууд манай ивентэд манай арга хэмжээнд манай курсүүдэд их оролцдог. Тэр ээжигээ дагуулад ирэхэд сэтгэлэн дэвтээд уужраа зөөлрөөд тийм ээ бидний ээж авчийг хүнд нийгмийн даван тулсан шүү дээ. Нэх гоё эрэл хайрыг эрх чөлөөг мэдрэх болноо. Тэгээд
харилцаа бас сайхан зөөлөрдөг, илүү хайр болдог. Ер нь одоо хорвоо ертөнцийн энерги дээшилж байгаа буюу илүү их хайрын энерги болж байгаа. Хайрын энергит өөрийгөө дасгалжуулаагүй зүрхээ нэгээгүй хүмүүс бол амьдрал их хатуу болно. Яагаад гэхлээр үйлзэл таарахгүй тийм ээ. Зүрх сэтгэл нэгдэггүй бол оршихуун энерги дээшлэхийн хэрээр тэр зүрхээ нээгээгүй өөрийн энерги эрчмийг дээшлүүлээгүй өнгөрсөндөгөө зууралцсан хэвээр байгаа хүмүүст нээгдээ гэдэг их амьдрал жоохон хатуу болчих гээд байдаг шүү. Тэгэхээр жоохон хямарсан байгаа, дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүс ер нь хүрээд ирвэл маш гоё. Хизээж мартагдчихгүй тэр ивент болно. За тэгээд арай хямд төлбөртэй байгаа дээр нь early bird те эртэж шуухаараа билетээ аваарай гэж уриалмаар байна. Тэгээд энд ивентэд ирснээр бол та юунд ч харамсахгүй. Бид нэр voice тийм ээ одоо Got Talent-ийн зохион байгуулдаг VIP production-ыг хөсөлж гээ. За UG Palace гээд 2 орн газар хийж ахаар гээд UG Palace ч 35 саяын үнэтэй ивент заа штэ тийм ээ. Тэр том залыг түрээсэлж авч яана. Гэрэл дууны хувьд бид нэр илүү сайхан байлгахын тулд тийм ээ том дэлгэц гэрлүүд байх нь түрээсэлж байгаа. Тэгэхээр сэтгэлийн яг эрхчлөөг мэдрүүлэхийн тулд тийм ямар их хязгааргүй чадамжтай нэгэн болохоо танд нэгэн болохоо чинь ухааруулахын тулд хөгжим дуу гэрэл тэгээ лекц бясалгал гээд бүх зүйлийг хослуулж яан. За урлаг соёлынхан бас ирнэ. Дууны өнгө тий дууны үг аяс бас ч гэсэндээ энэ ивенттэйгээ уялдах болно. Тэгэхээр та ивентэд ирснээрээ юунд ч харамсахгүй. Тэгээд ирснийхаа дараа энэ төлбөр энэ өгөх юм чинь үнэлэгдэшгүй дотор нь авж байгаа юм нь үнэлэгдэшгүй юм байна штэ. Ийм бяцхан үнээр хийсэн байна штэ гэдгийг таад бас анзаарах болно. Яагаад гэхээр хүмүүс эхний төлбөр дээр их анхаарат байдаг. Гэтэл багш нь өөрөө ашиг олохын тулд биш илүү хүнд гоё мөхөхийн тулд багийг ингэж томоор нь хөлсөлж заавал ингэж урлаг соёлынхныг оролцуулж нэг тийм хоёрын оронд те хэмнсэн байрсан хоёрын оронд биш илүү чанартай илүү гоё юмыг өгөхийг хичээдэг. Та өөрөө үн цэнтэй хүн штэ. Тэгэхээр ийм үн цэнтэй мэдрэмжийг авах үн цэнтэй хайрлаж халамжилдаг нэг байгаар нь хүлээж авч чаддаг. Чи чадна гэж итгэх тэр дэмжлэгийг өгч чаддаг хамт олонд хөрөнгө оруулалт хийгээрэй. Энэ бол таны оруулсан хөрөнгө оруулалтыг хэд дахин үржүүлэх, амьдралыг чинь дараагийн түвшинд гаргах томоохон ивент байгуулна. За багш нь бол одоо 2 жил болоод Монгол руу явах санаатай байгаа. Тэгэхээр дараагийн ийм ивентийг авъя гэж бодож байгаа бол та 2 жил хүлээх болно шүү. Тэгээд багшаа нэг манай ээж нэг дэмжлэг хэрэгтэй ах, энэ хүн өвдөд ах, энийг яах вэ, энэ хямраад ахаа яах вэ гэд тэр ивентэд ирээд тийм их гоё олон хүний энерги хайр, зүрх сэтгэлийн нээлттэй байдал, тэр их эдгэгч энергийн орчинд ороод ирэхээр хүн өөрөө сэргээд ирдэг. Угаасаа байглаас өгөгдсөн чадамж нь тийм өндөр учраас орчныг нь бүрдүүлээд, оюун санааг нь бэлтгээд, зүрхийг нь нэгээд бясалгал хийхийн төдийд л хүмүүс маш гоё нэгддэг. Тэр энэ бол алдаж болшгүй боломж. Энэ ивентэд билетээ аваагүй хүмүүс байгаа бол бошуу аваарай гэж хэлмээр байна. Тэгээ юунаас ажилласаа чухалчлаад тийм ээ. Зүгээр нэг entertainment биш, зүгээр нэг юм нийтийн бясалгал биш тийм ээ. Энд чинь ард талд нь бүхэл бүтэн найруулга, үзүүлбэр, за тэгээд хүнийг богино хугацаанд нээхийн тулд ямар арга хэмжээ байх вэ гэдэг бүгдийг хийж байгаа шүү дээ. Тэр 500 тэ 1000 хүний хязгааргүй чадамжаа нээх нь ивентэд ирээд яг энэ шувууч шиг бүгдээрээ хөг нийлэмжээр төгс зөгцөөд оршихуун их усүрийн хайран дотор тийм ээ байгалийн хэмнэлдээ зохироод нэг тийм амьдрах амархан штэ. Мөнгөтэй байх амархан, баялаг дүүрэн амьдрах амархан штэ. Тэгээд тэр амьдрал их сайхан шүү гэдэг энерги эрчмийг нэг итгэл өмчлөг олж авах хэрэгтэй байна. Одоо бидний сэргэх цаг, бид нар сайхан өв соёлтой, цэвэр тунгалаг оюун ухаантай одоо нэмээд зүрхээ нээчүүл болох гээд байна. Бид нар зүрх сэтгэлээ л жоохон энэ амссан туулсан одоо энэ эдийн засгийн цохилт, нийгмийн хүнд цохилтууд хэлмэгдүүлэлт эдрээс болоод зүрх сэтгэл маань жоохон хаалттай байгаад байгаа болохоос ш Монгол хүний чадамж бол үнэхээр амархан. Монгол хүн маш хурдан сэргдэг. Гадаад хүмүүстэй харьцуулахад одоо би Fortune 500 компани ажиллаж захирлуудтай ингээл ажиллаад тий Америкаас ингээл Нью-Йоркоос үйлчлүүлэгч нар аваад ажиллаж байхад Монгол хүн ямар
хүнд нөхцөл байдал байдаг хэрнээ ямар хурдан сэрэгдэм бэ? Тэ? Одоо гэр бүлд нь өвчтөе, асаргаа хэрэгтэй хүн байдаг, бага хүүхдүүдтэй байдаг, тэгснээ ажил хийдэг, хажуугаар харан зөндөө юм ингээд өөрөө бараг мэдрэлийн ядаргаанд орцсон шахуу байж аж бага зэргийн дэмжлэг үзүүлэхдээ маш гоё үр дүн аваад нэгдэл гараад тардаг. Тэр бол үнэхээр Монгол хүний сонор соргог цад ухамсарын тэр зүрх сэтгэлийн чадамж байдаг. Энийгээ жоохон мянгуулаа нээгээд авахын төдийдэл 26 онд бол энэ гал морин жилд бол үнэхээр том өсрэлтүүд болох боломжтой. Тэр өсрэлтийг тэр дараагийн түвшинд дахиж амьдралаа дээшлүүлэх боломж орчинг нь бүрдүүлэхийн төлөө бид нар багаараа өглөө 5 цагаас хойш л ингээ хуралдаж байна тий. Бид нар маш гоё зүйлийг бэлгэлэхэд ажиллаж байгаа шүү. Хайртай хүмүүсээ заавал авчраарай. Өөрийгөө заавал авчраарай. Энэ өдөр бол нэг урсаал өнгөрдөг. Нэг л өдөр ертөнцийн нэг өдөр урсаал өнгөрнө. Харин энэ өдөр та сэтгэлээ цаг хугацаагаа өөрийгөө бэлдээд ирвэл маш гоё ивент болно шүү. Битгий хоцроорой л гэж хэлье да. Тэгээ дахин сануулгаад энэ өглөө босчээд шуудын жиргээ төс энэ дуу хоолойг сонсоод жаргаж байгаа шиг мянган хүний хөг нийлэмж зүрх сэтгэл нэгэн долгиондор уйлзээд ертөнцийн дээдийн дээд хайрын энерги нэг уйлзээд нэгдээ зүрх сэтгэл нь бүрэн нэгдээсээ зүрх сэтгэл нэгдэх үед тарих зүрх хоёр хосолж ажиллах үед хорвоогийн хөг алимж нийлээд амьдрал их амархан болдог. Гүйцэтгэл чамархан болдог, амьдралын шийдлүүд араасаа ухсраад хүрээд ирдэг. Хүмүүс их зөөлөрдөг тань руу. Тийм ээ? Харилцаа, эрүүл мэнд биеийн хувьд ч гэсэнтэй гэдэг нь харилцааны хувьд, эрүүл мэндийн хувьд, санхүүгийн хувьд, тийм ээ? Карьерийн хувьд өсрэлт хийгэж байгаад энэ өдрийг юусоо мартаж болохгүй шүү гэж тань дахин нэг уриалж байна. За, ивентээрээ сайхан уулзцгаая. Баярлалаа.